Амар мэнд байцгаана уу? За энэ удаагийн сэдэв болохоор хайр дурлалын талаар таныг орхиод явсан тэр хүний талаар үзэж өгье гэж шийдлээ. За энэ 3 яган каварц тавьсан байна. Ягаад гэвэл энэ яган каварц маань угаасаа хайр дурлалын тал дээр маш сайхан дуудаж өгдөг тийм бэлгэдлийн чулуу байгаа. Тийм болохоор ер нь 3 группээ гурвангийн яган каварц болгоцсон байна. За би өөрийнхөө рейтинг бас ингээд тунгааж үзлээ л дээ. Тэгтээ тэгээд үзэхэд бол ерөнхийдөө дандаа нэг он сар өдрүүдтэй дандаа сар болгоны уншлагууд ингээд орж байгаа нь ихэнхтэй байдгийн байна гэдгийг анзаарч харлаа. Тэгээд өнөөдөр ерөөсөө ийм таныг орхиж явсан тэр хүний талаар би нэг ч уншлага ерөөсөө оруулж байгаагүй юм байна. Тийм болохоор ер нь энэ сэдвэрээ хий гэж шийдээд хийхээр төлөвлөсөн байна. За 1-р бүлгийн чулуу ийм ягана. Five of Swords 5-ын сэлэм зураглалтай байна. За 2-р бүлэг жоохон юм гялтгансан яган каварц байгаа. За зураглал нь Seven of Swords гэж байна. 6-гийн бас сэлэм гараад ирсэн. За 3-р бүлэг ийм яган каварц байна. Жоохон яган төмөр нь оруулахтай энэ каварц чулуу гэсэн үг. За карт нь болохоор Eight of Swords 9-ийн сэлэм. 8-ийн сэлэм юм биш үү? За та бүхэн маань ер нь бол энэ 3 карт маань гуруулаа сэлэм гараад ирсэн байна. Тэгэхээр миний ажигласнаар ер нь гуруулаа ер нь айгүйх боддог. Хайр дурлалын тал дээр маш их боддог юм шиг харагдаад байна л да. Магадгүй өнгөрсөн тэр хүнээ их боддог ч юм уу. 3 бүлэг гуруулаа тэгж харагдаад байна. Тэгэхээр за ямар тач миний анхны мэдрэмж маань тэгж орж иж байна. Ирээдүнг дээрээ илүү тод уншигтнаа гэсэн үг шүү. За та бүхэн маань гүнзгий амьсгал аваад яг л нүдэнд туссан тэр хүзрөө сонгоход болно гэсэн үг шүү. За амар мэнд байцгаана уу? 1-р бүлгийнхэн маань энэ картыг сонгоод ороод ирсэн маш их баярлалаа. За энэ болохоор тэр хүн яагаад таныг орхиод явсан бэ? Тэр хүний талаар хайр дурлалын мэрэг хийхээр шийдсэн байна. За та бүхний сонгосон картнаас гол мессеж авахар шийдсэн байна. За энэ болохоор Five of Swords гэдэг 5-ын сэлэм маань гараад ирсэн байна л да. Тэгэхээр энэ бол ерөнхий энерги ер нь яг та хоёрын байсан хугацаанд ер нь байж исэн энерги гэсэн үг шүү. За тэгэхээр зэрэг ер нь бол та хоёр байхдаа маш их маргаан зөрчилтэй нэгтэй байсан. Тэгээд бас хэлж чадахгүй үгнүүд бас их байж исэн, бодлын зөрчилтэй нэгтэй байж исэн. Тэгээд хин хиннийгээ бас үгээр гомдоох ч юм уу, уйлуулах ч юм уу, ингээд сэтгэлийг нь өвтгөхөөр иймэрхүү зүйлүүд их болж исэн. Тэгээд яг үнэндээ ингээд тогоон доторх хил ам болдог гэдэг шиг ер нь бол хил ам ихтэй байсан юм байна. Тэгээд нэг нэгэ дандаа л муухай үгээр хэлж гомдоодог. Тэгээ уйлуулж шаналгадаг. Тэгээ ерөөсөө нэг нэгэ ойлгохыг гэсэн тийм их сэтгэл зүй ерөөсөө байхгүйгаа давангаа харагдаад байгаа байхгүй юу? Тэгээд эндээсээ ерөөсөө
гарч чадахгүй байгаад байсан тиймэрхүү энергиуд харагдаад байна л да. Тэгээ бодолтой болох дээр маш их зөрчилөөнтэй бодолтой. Энэ намайг ингээд гомдоочихлоо доо, тэр намайг ингэчлээ дээ гэсэн нэг бодлын шаналл бас айгүйх мэдрэгдээд байна л да. Тэгэхээр зэрэг энэ маш их гомдол тээж явж исэн байна л да. Тэгээ би биенийг ерөөсөө нэг л ойлгож өгөхгүй иймэрхүү энергитэй харагдаад байна. Тэгэхээр зэрэг ерөөсөө нэг л таарахгүй энергиуд байгаад исэн байна л да. Энэ хүмүүс маань бас нэлээд олон жил ингээд үерхэд нөхөрлөөд явчихсан ч юм уу, иймэрхүү байдалтай бас харагдаад байна. Тэгээд ер нь ингээд амьдрч явах хугацаанда ер нь ингээд маш их хил амтай. Ер нь л нэгээ маш их үгээр идэж гомдоодог тал юм. Эмэгтэйч бай, эрэгтэйч бай. Ер нь жоохон тиймэрхүү энергиуд давангаа харагдаад байна. За дараагийн асуулт маань таны хайр дурлалд сэтгэл санааны байдал хэр бэлтгэлтэй байна вэ гэсэн байна. Тэгээд одоо энэ болох тэр эмэгтэй талыг нь үзсэн байна. Энэ тал нь болохоор эрэгтэй талыг нь үзсэн байна гэсэн үг л дээ. За энэ 10 саваа гараад ирсэн. Тэгэхээр зэрэг эмэгтэйчүүд маань хит их хайр дурлалын тал дээр маш их ачаалал их авдаг байсан төрлийн. Ер нь их хүлээн зөвшөөрдөг хүмүүс байгаа харагдаад байгаа байхгүй юу? Уул нь бол тэр энэ ачаагаа тавьж уулмаар хахад за надаас өөр одоо хийх вдэ гэдгээр өөрийгөө уяад тэр бодлоос ангижирч салж чадахгүй тиймэрхүү энергиуд харагдаад байна. Уул нь бол цөөлмөр байгаа байхгүй юу? Тэгэхэд ерөөсөө цөөлж чадахгүй. За ер нь бол буугаад өгчихсэн энергитэй байна л да. За би энэ хүнд бас ингээд хэлчихвэл бас буруутчих юм болов гэсэн сэтгэлийн тимнийг бас гимшил бас байд юм байна. Тэгээд ингээд хэлчихвэл бас буруутан болчихно доо гэдэг ч юм уу. Ер нь их хуучирсан дадал зуршил ихтэй харагдаад байна л да. Тэгэхээр зэрэг ер нь ачаануудаа сулалмаар байна. Энэ хайр дурлалын сэтгэл зүй чинь ер нь бол их л ачаатаагаа л яваад байна л да. Энийг бол ер нь өөрсдөө анхаарад ер нь хайр дурлалын тал дээр ийм ачаатай явах ёсгүй гэдгээ өөртөө бас хүлээн зөвшөөрөх нь маш зүйтэй юм байна. Тэгж чадах юм бол маш сайхан ингээд хөнгөрөхөөр харагдаад байна. Та магадгүй ингээд бусдын энергийг, бусдын тэр хайр дурлалынхаа нөгөө нөхөрч бай, найз залууч бай, дутан харилцаанд байдаг хүнийхээ тэр онцгүй бүх ачаануудыг та өөрөө авах магадлал маш их өндөр байгаад байгаа байхгүй юу? Тийм учраас та ингэх ёсгүй, тэг ёс, та бол ингэж явах ёсгүй юм а гэдгээ өөртөө энэ ачаануудаасаа энэ хайр дурлалын харилцаан дээр буруутгасан тийм нэг мэдрэмжүүдээ орхих хэрэгтэй юм байна гэдэг маш тодор харуулад байна. За Chariot маань гарч ирсэн. Тэгэхээр ингээд ер нь бол та бэлтгэлтэй байж чадхаар байгаа байхгүй юу? Та бол ер нь ингээд салсан ч чадхаар, салаагүй байсан ч ер нь бол сэтгэл санааны байдал маань маш гоё ингээд бэлтгэлтэй байна л да. Магадгүй та тэр хүнийг орхиод явчихсан. Энэ дээр бас нэг мессеж орж ирж байна. Энэ болох дээр та орхиод явсан ч гэсэн тэр хүнийг хитрхийх бодоод байна. Шаналаад байна. Тэгэхээр та энэ ачаануудыг тавьж явуулах нь их зүйтэй юм байна. Магадгүй их санаад байгаа ч юм уу. Хитрхийх тэр хүн рүү ингээ фокуслаад байгаа. Тиймэрхүү бас энерги ажиглагдчихэ шүү. Уул нь бол та маш гоё ингээд явж чадхаар, өөрийгөө ингээд чөлөөлж чадхаар сэтгэлээ маш гоё чөлөөлөөд ачаануудаасаа ингээд суларчих юм бол та бол маш хурдстайгаар ингээд маш гоё дараагийн үе шат руу ороход маш гоё бэлэн байгаад байгаа байхгүй юу? Дараагийн хүн чинь ч гэсэн маш гоё хөнгөн энергитэй гоё хүнийг дуудаж чадхаар тиймэрхүү байгаа харагдаж байна л да.
Тэгээд өнгөж хажууханд нь 9 аяг гарч ирсэн. Тэгэхээр сэтгэл санаа маш гоё өөдрөг байна. Магадгүй та энэ хүнээсээ салчхаад сэтгэл санаа чинь бас ингээд гоё баяр баясгалантай болсон юм байна. Тэгээд ямар нэг зүйлсийг бас ингээд өөрөөсөө тавьж явуулсан хиймийг мэдрэмжтэй бүгдийг ажиглаад би зөв зүйл хийжээ гэдэг ч юм уу, салсандаа бас баярладаг ч юм уу. Иймэрхүү бас нэг энергитэй харагдаад байна л да. Салсан ч гэсэн та бас ийм ачаануудтай бас байгаад байна гэдгийг харуулад байна. Тэгэд энийгээ тавьж явуулах хэрэгтэй юм байна. За эрэгтэй талыг нь бас үзсэн. Тэгэхээр зэрэг бас л 9 аяга та хоёр яг хажууханд нь ингээд хоёулаа зэрэгцээ гараад ирсэн байгаа даа байхгүй юу. Тэгэхээр зэрэг энэ эрэгтэй чинь бас л тэр хүн чинь бас сэтгэл санаагаар их тайвна. Урд нь бол та хоёр амьдарч явах хугацаанд маш их хил амтаа нэг нэгээ маш их дарамтлагдаг, иймэрхүү нэг нэгээ дэмждэггүй, дандаа нэг сүргийг нь хараад байсан байж магадгүй, тийм энергитэй байна л да. Тэгээд ер нь та хоёр ингээд салснараа нөгөө хил ам багсаад ч юм уу, тэгээд их сэтгэл санаа чи их тайван тогтун болоод ирээд байгаа. Тиймэрхүү энергитэй харагдаж байгаа байхгүй юу? Тэгээд ер нь бол тавьж чадах зүйлсээ ер нь тавьж чадсан байна л да. Ер нь 9-дэр ирэхээр тавьж явуулах зүйлсийг яриад байдаг. Тийм учраас ер нь бол бас их зөв шийдвэр юм байна гэд өөртөө эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай хоёулаа ингээд хоёр талдаа ингээд бодолцоод байж байгаа. Тиймэрхүү энерги илүү их давмгай харагдаж байна. Тэгээд дүүн шинжилгээ хийгээд би болж чадсан байна гэдэг ч юм уу. Ер нь бол та хоёр нэг нэгэндээ хороодох сэтгэл зүйн нэг байхгүйгээр ер нь бол сэтгэл санаагаа маш гоё тайван тогтвол ер нь энэ салах зүв байсан байна гэдгийг хоёр биендээ ингээд зөвшөөрсөн байгаад бас их харагдаад байгаа байхгүй юу? Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай гэж ярьжсэн. За тэр 7-гийн цоос дээр болохоор ер нь бол нөгөө эрэгтэй хүн чинь болохоор маш их ачаал ихтэй, өөхгүй хөдөлмөрлөдөг тиймэрхүү хүн байна л да. Одоогийн байдал бол маш их ажиллаж байгаа, хөдөлмөрлөд байгаа. Тэгээд тэр ажлынхаа үр шимийг одоо хараханда арай л үзэж амжаагүй, өөрийнхөө төлөвлөснөр болж өгөхгүй, жоохон стресстэй байгаад байгаа бас харагдаад байна л да. Яг хүссэн тэр мөнгө төгрөгөө олж чадахгүй байгаа да. Жоохон харамсал дүүрэн их байгаад байгаа харагдаад байна. За тэгээд дараагийн юу болох дээр ер нь ингээд эрэгтэй талд нь ер нь юм бүх зүйл ингээд бүрхэг байгаад байгаа. Ер нь сэтгэл санаа нь ер нь их тогтворгүй байгаад байгаа. Тэгээд юу болоод байгаагаа нэг сайн харж чадахгүй, иймэрхүү энергитэй бас их байгаад байгаа харагдаад байна л да. Юмс их бүдэх, харанхуу, нэг л тодорч харагдаад өгөхгүй. Энэ дээр ингээд мөнгө төгрөгч хүртэл нэг олигтой тодорхой бус харагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр ингээд эндээ болоо жоохон сэтгэлийн шаналлалтай бас байгаад байгаа нь харагдаад байна л да. Тэгээд энэ одоо хизээ зүгээр болох юм болоо гэдэг нэг тийм нэг шаналл ихтэй л бас харагдаад байна. Тийм учраас ер нь одоогийн эрэгтэй талынх нь энерги болохоор ерөнхийдөө жоохон юмс бүрхэг байгаад байна. Тодор харж чадахгүй байгаад байна. Ер нь нэг тиймэрхүү энергитэй харагдаад байна да. За тэр хүн, за хоёр дахь асуулт, тэр хүн яагаад таныг орхиж авсан бэ гэдэг дээр. За тэгэхээр харилцаанд асуудал үнэхээр гарч ирсэн, хил амтаа байсан. Магадгүй тэгээд энэ хүн чинь ингээд эргээд ирэх юм бол магадгүй хил ам ихтэй, зөрчил маргалдаа ихтэй байгаад исэн. Тэгээд бас нөгөө нэг хайр сэтгэлгүй болж хувирсан. Тиймэрхүү байдлууд бас харагдаад байгаа байхгүй юу? Тэгээд 3 дахь чи итгээд энэ амьдралд нь бас оролцсон байна л да. Тийм учраас харилцаа холбоогоо тассан байх магадлал маш их өндөртэй байгаад байна. Тэгээд энэ зогсон байдал, удаашрал, саатал та хоёрын ингээд хамт байх хугацаанд чинь ер нь бол иймэрхүү байдлууд их харилцаа холбоонд чинь ерөнхийдөө зогсон байдал, удаашралтай, тийм нэг янз бүрийн мөнгө төгрөгийн тал дээр маш их удаашралтай, саатал ихтэй, маш их шаналл, готрал,
энэ их хэл амнаасаа болоод бүх зүйлс жоохон нурж унсан байдалтай харагдаад байна л та. Тэгээд ерөөсөө нэг л болохгүй байгаад байсан. Иймэрхүү байдлаасаа болоод салах шийдвэрийг маш их гаргаж байсан байна. Тэгээд тэр хүн чинь магадгүй ингээд таны амьдралд магадгүй буцаад орж ирэх юм бол та энэ хүнээс сайн сайхан харилцаа бас олж авахгүй юм байна. Ер нь бол таны хийж байгаа хөдөлмөрийг ч юм уу ер нь ата жүтэй болох тийм эрсдэл бас их дагуулхаар байна. Жохон өрсөлдөөн үүсгэхээр ч харагдаад байна. Тийм учраас ер нь бол энэ хүнээ явуулсан ингээд салсан хамаагүй дээр юм байна. Тэгээд энэ салсан шалтгаан бол ер нь их хил ам мөнгөний гачигдал ихтэй байсан, хумсдал ихтэй байсан. Тэгээд ерөөсөө нэг л сэтгэл санааны гутран гүйцлүүд их байжээ. Тэгээд юмс ерөөсөө нэг яг л урсгалаараа явж өгөхгүй, нэг л гацангийн энергитэй тиймэрхүү байгаад байсан. Тийм учраас бас сэтгэлийн шархууд бас их гарч ирсэн. Маш их сэтгэлийн шарахтай байсан учраас хоёр хүн маань урд өмнө ингээд сэтгэлийн шарахтай хүмүүс маань нийлээд ирэхээрээ тэгээд амьдарч авах хугацаанд энэ маань ил гарч ирээд тэгээд энэ шахууд нь ил гарч ирээд хил ам болж зөрчил маргаан болж үүсэж иймэрхүү байдлыг үүсчихсэн харагдаад байна л да. Тэгэхээр зэрэг энэ байдлууд дээр одоо энэ дараагийн харилцаанд магадгүй орох юм бол ер нь сэтгэлийн шарахыг ангааж идгэх нь их зүйтэй юм байна. Тэгээд энэ ангааж идгээснээрээ энэ зогсон байдал бас ер нь бол иймэрхүү байдлаасаа болоод та ер нь бага насны тэр хүүхэд насны тэр шарах их сэтэрч гарснаасаа болоод та хоёр маань ер нь бол хоёр тишээ болсон юм байна. За 3 дахь асуултанд та хоёрын хооронд ямар асуудал үүсээд байсан бэ гэдгээр асуусан байна л да. Ер нь бол энэ дээр ерөнхийдөө тодорхой бас ярьчихлаа. Тэгвэл ямар асуудал гарч исэн? Магадгүй та бол ер нь бол эмэгтэй тал нь ялангуяа ингээд сэтгэл санааны хайр дурлалын тал дээр гоё нээлттэй ингээд бэлтгэлтэй ингээд удаан байж чадах тийм чадвартай тиймэрхүү эмэгтэй хүмүүс харагдаад байна л да. Ер нь бол аль болох ингээд ойлгочих юмсан, ингэчгэнсэн гэд тэгээ хитрхи их нөгөө тал руугаа их өөрийгөө зориулах гад байна л да. Энэ харалта энэ дээр бас ингээд зориулах гадаад тиймэрхүү энергиуд бас их давмгаа харагдаад байна. Энийг бас болох хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Тэгээд бас нөгөө эрэгтэйгийн чинь тал дээр болохлээрээ бас гарч орж явдаг ч юм уу янз бүрийн нэг л донтолт бас байгаад байна. Бас ингээ буруу найз нөхдөдтэйгээ уулзснаас болоод гадагшаа их гардаг тиймэрхүү үйлдэлүүд бас харуулад байсан байж магадгүй. Энэ дээр нөгөө 3 дахь этгээд гэж ярьжсэн ууж иддэг болоод 3 дахь читгээд бас орж ирээд амьдралд ч маш их онцгүй зүйлсийг мэдрүүлж байсан. Иймэрхүү байдалтай харагдаж байгаа байхгүй юу? Тэгэхээр зэрэг энэ чөтгөрийн карт маань ерөнхийдөө донтолт тэгээд нөгөө хүн маань болох дээр ерөөсөө энэ донтолтоос гарч чадхааргүй тиймэрхүү энерги маш суларсан, маш онцгүй тийм энергийн дунд байгаад байгаа илтгэхэд байна л да. Тэгэхээр энэ хардаа энэ moon карт маань 2 удаа гараад ирлээ л дээ. Тэгэхээр зэрэг ер нь энэ тэр та хоёрын асуудал байсан зүйлс чинь ерөнхийдөө ингээ бүрхэг тодорхойгүй ер нь бас л байгаад байсан байна л да. Ер нь ингээд ягаад гэвэл энэ бүхий л хил ам үүсээд бүх ингээ мөнгө төгрөгийн гачигдал ингээ бага насны шарах сэтэрж гарч ирсэн. Тэгэхээр энэ дээр ингээ 3 дахь сар энэ ингээ донтолт үүсээд иймэрхүү нөхцөл байдлууд үүсгээд маш их бүрхэг болсон. Тэгээ ер нь явцгүй байсан харагдаад байна л да. Ер нь ч тэгээд ингээд явах нь их зүв байсан л харагдаад байна. Тэгээд ер нь бол таарахгүй энергийг тааруулах гад явах нь бас тийм ч сайн биш л дээ. За тэгээд
тэр хүн явхдаа хэр байсан бэ? Сэтгэл санааны хувьд ер нь ямар хөө байсан бэ гэдэг дээр бас ингээд харсан байна. Тэгээд зэрэг за би камера нэг доош. За тэгээд believe гэдэг итгэх гэсэн тийм карт маань уруу хараа гарч ирсэн байна л да. Тэгэхээр зэрэг итгэл үнэмшил ер нь бол итгэл үнэмшил эргэлзээтэй байдал бэрхшээл учруулсан байна. Тэгээд учруулж болзошгүй байна л да. Тэгээд таны итгэх зүйл нь таны итгэл үнэмшлийг нь хадгалах нь чухлаа гэсэн байна л да. Тэгэхээр зэрэг та нөгөө салсан зөв байна гэдэг байгаа шүү дээ. Ер нь бол итгэл сэтгэлээ ер нь эргэлзээтэй байдал бэрхшээл учруулж болзошгүй. Тэгэхээр зэрэг энэ хүнээ нэг тийм амар бодоод ахын цаашаа ер нь бол тавьж явуулах нь хамгийн их зөв энерги гэдгийг нь бас харуулад байна л да. За дараагийн карт маань салшгүй гинэ. Хол зайнаас үл хамааран бидний хайр үргэлж байдаг. Хичнээн ингээд та хоёр бие биендээ ингээд хичнээн салсан ч гэсэндээ ер нь оюун сэтгэлдэрээ юм уу ер нь ямар нэг байдлаараа бие биенээ ингээд сандаг шүү гэсэн тийм нэг хол байсан ч гэсэн бидний хайр үргэлж мөнгө байдгаа гэсэн тийм нэг карт гараад ирсэн байна л да. Тэгэхээр тэр хүн танаас явахдаа ер нь бас таныг санаагүй санаад байна. Тэгэхдээ хичнээн инглээгээ та бол итгэлээ алдсан байгаад байгаа шүү дээ. Итгэл алдарсан учраас уруу гараа гарч ирсэн. Тийм учраас эргэлзээтэй байдлууд, иймэрхүү байдлуудаа эргэж хараад ер нь нийлэхгүй байсан дээрээ байвал их зүгээр юм байна. За дараагийн карт маань болохоор тэр хүн эргэж ирэх бодолтой байна уу гэсэн би нэг карт авсан юм аа. Тэгэхээр зэрэг гим буруутай за гэж нэг дээш нь харуулчих. Гим буруутай эсвэл юу хийх ёстойгоо шийдвэр гаргах хэрэггүй. Яарах хэрэггүй л гэдэг л да. Та угаасаа нөгөө энэ хүн чинь болохгүй энерги учраас ингээд тавьж явуулсан картууд маань маш гоё зөгцөж гарч ирээд байна. Зөвхөн өөртөө үнэнч байж бусдад үнэнч байж чаднаа. Тэгэхээр зэрэг энэ хайр дурлалын тал дээр та эхлээд өөрийгөө хайрдах хэрэгтэй байна. Тэгснээрээ та бус дараагийн шинэ хайр дурлалтай уулзрахдаа таны сэтгэл зүрх чинь ер нь бол бэлэн байдаг шүү гэдгийг харуулад байна. За дараагийн карт маань болохоор энэ модны карт гарч ирсэн энэ за илрэх гайхамшгүйд гэсэн байна л да. Таны мөрөөдөл удахгүй бодит болох болно. Зүрх сэтгэлдээ итгэх, өөрийн зүрх сэтгэлийн удирдамжийг дагаарай. Тэгэхээр өөрийнхөө зүрх сэтгэлээ дагаарай. Тэр хүн эргэж ирэх бодолтой байна уу гэдэг дээр ер нь бол яг ирнэ гэхээсээ илүү та өөрлөгөө үндих цаг иржээл гэдгийг сануулад энэ шүү. Тэгээд ер нь өнгөрсөнтэйгөө зуралдах ер нь дэмий юм байна гэдгийг картууд маань илтгэж хэллээ. Тэгэхээр нөгөө магадгүй та хоёр маань хоёулаа сэтгэлийн шарахтай байсан байж магадгүй. Тэгээд тийм учраас ингээд картууд маань нийлэх гэхээсээ илүүтэйгээр ер нь бол юу яагаад байна? Өөрсдөө хайрлаарай л гэдэг дээр цаг гаргаараа гэдэг. За 5 дугаар 6 дугаар асуулт нь болохоор нийлбэл та хоёр нийлвэл хэр тохиромжтой байх талаар ингээ харсан байна л да. Тэгэхээр зэрэг ер нь бол та бүхний амьдралд өөрчлөлт ер нь ингээд үхэл ба дахин төрөлт. Тийм учраас ер нь бол нийлэх гэхээсээ илүү өөрсдөө ер нь шинчлэх хэрэгтэй цаг үе чинь ирчихсэн байна. Дотоод сэтгэл рүүгөө өндөх цаг үе чинь ирчихсэн байгаад байна. Тэгэхээр өөрсдөө энэ сэтгэлийн шарах гэдэг энэ бүхнийг ангааж идэх шаардлага ирсэн байна. Амьдралын цоо шин эхлэл ирэх гээд байна. Тэгээ хардаа энэ The World карт маань гараад ирсэн. Тэгэхээр ер нь бол та хоёрыг нийлэхээсээ илүү өөрийгөө шинчлэх хэрэгтэй. Дотоод ертөнцөө шинчлэх хэрэгтэй. Сэтгэлийн шарах энэ хил ам энэ онцгүй байсан бүх зүйлсүүдээ цэвэрлээд ингэснээрээ та бол дараагийн шат руу ороход бэлэн энэ дэлхий
дараагийн шат руу ингээд ороход бэлэн байна шүү гэдгийг картууд маань илтгэж харуулхаад байна шүү. За тэгээд нэгдүгээр бүлгийнхэндээ амжилт хүсье. Тэгээд хувийн уншлага сонирхож байгаа бол description box дотор миний линкүүд байгаа. Тэрээр ороод ирж болно. Хувь хүн рүү чиглэсэн уншлага маань илүү оновчтой гардаг юм шүү гэдгийг хэлмээр байна. Баярлалаа. За, амар мэнд байцгаана уу 2 дугаар бүлгийнхэн. За, та нарын сонгосон карт маань Seven of Swords гэдэг энэ картыг сонгосон байна. За, энэ болох дээрээ гол утга мессеж өгж байна л да. Тэгэхээр энэ 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань хайр дурлалын тал дээр, өнгөрсөн хайр дурлалын тал дээр ямар фокус өгөөд байна вэ гэхээр зэрэг ерөнхийдөө айгүй ингээд юмыг айгүй атгаа яваад байгааз тэгэхээр зэрэг ингээд салсан ч гэсэндээ нөгөө хүнийг өөр хүнд алдчих үе дээ гэсэн тийм нэг айдас төгшөөр бас мэдрэгдээд байна л да. Хэдийн ингээд салсан ч тэр хүнийг бас хүлээн зөвшөөрөөд бас өөр хүнтэй харилцаа үүсгэж үе дээ. Намайг орхичих үе дээ. Иймэрхүү байдалтай харагдаад байна л да. Тэгэхээр зэрэг энэ 2 дугаар бүлгийнхэн маань 1 дугаар бүлгээс арай өөр төрлийн харагдаад байна. Тэгэхээр тэр хүнийг ерөнхийдөө дайжгүй хүндээ би тэр хүнээс салж болохгүй дээ, салсан миний буруу болчихоо гэсэн нэг жоохон тиймэрхүү бодлууд айгүйх давангаалцсан. Би тэр хүнээ алдчих үе дээ. Өөр хүнд ингээд алдчих үе дээ. Энтэр гэдэг ч юм уу. Дотроо тийм нэг айцтай, тийм нэг бодлуудтай яваад байна л да. Тэгээд ер нь бол гол мессеж нэг иймэрхүү зонхилж байна. За тэгээд нэгдүгээр асуулт нь болохоор таны хайр дурлал одоо ингээд та хайр дурлалда сэтгэл санааны байдал ерөнхий энерги нь ямар байна вэ гэж асуусан байна. Тэгэхээр энэ 3 карт бол эмэгтэй талыг харуулж байна. Энэ эрэгтэй талыг гэж үзсэн байна. За 4-ийн сэлэм ингээд уруу хараа гарч ирсэн байна л да. Тэгэхээр зэрэг маш их бодол санааны зөрчил ихтэй байна. Тэгэхээр ер нь оройдоо бас маш их юм зүйлийг бодож ийн, тунгааж магадгүй та нөгөө хүнийг бодоод байдаг ч юм уу, салцсандаа харамсаад байдаг ч юм уу. Иймэрхүү байдалтай жоохон оройн цаг магаар ингээд өөрийгөө хязгаарлалцсан, иймэрхүү байдалтай маш их өөрийгөө шаналгасан, тиймэрхүү энергитэй харагдаад байна л та. Юмсыг айгүй ингээд тас зуурцсан байгаад байгаа шүү дээ. Тэгээд тийм болохоор та бас бодол оюундаа нөгөө хүнийг бас ингээд яг л зуурсантай адилхан иймэрхүү энергитэй харагдаад байна л да. Бодолтой бас ингээд энэ хүнийг тавьж явуулдаг, миний буруу болчихоо, буруу шийдвэр гаргачихоо гэсэн юмыг бас нэг эргэлзээ бас орж ирээд байх юм аа. Тэгэхээр танд бол та бол нэг тиймэрхүү байдалтай байгаад байна энерги үед хайр дурлалын хувьд. За тэгээд дараагийн карт маань өөрийнхөө мэдрэмжийг ер нь сонсож чадахгүй байна. Өөртөөгөө төвлөрч чадахгүй байна. Та уул нь бол айгүй тийм зүүн сувн өндөртэй хүн байхгүй, тэрэндээ итгэж өгөхгүй байгаад байна. Өөрийнх нь итгэлээсээ болоод итгэлгүйгээсээ болоод өөрийгөө маш их дарж байгаа энергитэй харагдаад байна. Тэгэхээр хит их нэг зүйл рүүгээ бас их төвлөрөөд байгааг харуулад байна. Тэгээд яг аяган дотроо энэ ардаа ингээд яг л харуулад байна л та. Зүрх байгаад байгаа байхгүй, зүрхэн тушаа. Тэгээд энэ маань ингээд яатсан зүрхчин маш их өвдчихсэн, шаналлаастай, оройд унтаж чадахгүй байна гэдээсэн. Тэгээд энэ хүнээсээ болоод та бол ер нь бол сэтгэл чинь маш их өвдсөн байгаад байгаа харагдаад байна л та. Тэгээд маш их шаналлалтай. Тэгээд энэ л миний та бол энэ рүүгээ маш их хараад байгаа байхгүй юу? Өөр зүйл рүү нэг төлөрхөөсөө илүү нөгөө хүнийгээ байсгээл болоод байдаг. Тиймэрхүү шинж харагдаад байна. Тэгээд
Ер нь бол өөрийнхөө сонгосон тэр шийдвэртээ энэ буруу болчих уу, яач юу гэд ингээд жоохон айц төгшөөр их мэдрэгдээд байгаа харагдаад байна. За тэгээд Seven of Wands уул нь бол та бол маш гоё гал ирч хүчтэй, тийм гоё зоримог шийдэнгээ тийм гоё хүн байна л да. Магадгүй хоньны урд, нумын урд юу лээ. Тэгээд энэ гал урдныхан байх магадлал өндөртэй харагдаад байна. Тэгээд уул нь бол энэ гутран гүйцлээ жоохон намжаагаад та дотоод хүн болохоор айгүй тийм гал ирч хүчтэй, тийм гоё асан тэр ирч хүч ирмэлзэл дүүрэн тийм нэг хүн харуултаад байна л да. За тэгээд ер нь бол хүсэл ирмэлзэл их дүүрэн, магадгүй та өөртөө төвлөрөх юм бол маш гоё бүхнийг өөрөө дараагийн хүнийгээ бас олж чадхаар бас их эргэлзээтэй байна л да. Дараа нь сайхан хүн олдох ч юм уу, олдохгүй ч юм уу гэсэн тийм нэг эргэлзээ бас мэдрэгдээд байна. Тийм учраас өөртөө итгээрээ. Хитрхи их ингээд нөгөө хүнийг ингээд фокуслахаасаа илүү өөр зүйл дээр ингээд төвлөрвөл их гоё гэгээлэг харагдаж байгаа байхгүй юу? За түүн дээр анхаарал аваарай гэж хэлмээр байна. За эрэгтэй талыг нь болох дээр 7-гийн зоос маань ингээ гараад ирсэн. Тэгэхээр зэрэг энэ хүн маань бас л хайр дурлалын тал дээр нэг зүйлийг бас бодоод байгаа, хүлээгээд байгаа. Эсвэл бол таныг холбоо барихыг хүлээгээд байгаа ч юм уу. Өөрөө болох дээр айгүй тийм зоримог бус байгаадах юм. Би буруу шийдвэр гаргачих юм болов, би ярьчих юм бол бас намайг хүлээж авахгүй байх юм болов гэдэг ч юм уу. Тэг ямар нэг зүйлийг айгүй хүлээгээд байгаа байхгүй юу? Хайр дурлалын тал дээр л угаасаа үзэж байгаа болохоор хайр дурлалын тал дээр ерөөхдөө хүлээлтийн байдалтай байгаа ч юм шиг харагдаад бах юм. Их сонио. Тэгээд тань руу эхэлж үйлдэл хийхгүй, тэгээд их хараад байгаад бах юм. Таныг ярих ёстой даа, ингэх ёстой даа гэж ерөөхдөө байдлыг айгүйх ажиглаад байж ин л да. Та болох дээр нөгөөдгөө санаад байна. Та хоёр энэ хүн болохоор таныг болох дээр ярин даа гэд ингээд хүлээдэг ч юм уу. Нэг л сонио. Та болох дээр энэ бол энэ хүн надтай холбоо ярих ёстой л да. Уулна гимшиж байгаа бол ер нь надтай холбоо ярих ёстой да. Өөрөө үйлдэл гаргах хэрэгтэй ёстой доо гэд ингээд хүлээгээд байгаа байдалтай. Хүлээгч юу ах вэ? Их бодлын тийм нэг эргэлзээнүүд маш их тойргон дунд орсон байгаа байхгүй юу? Та өөрийгөө ийм их эргэлзээний дунд оруулчихсан. Тэгээд энэ хүнээсээ холдсондоо буруу шийдвэр гаргах ч, зөв шийдвэр гаргах ч маш их эргэлзээ ихтэй байгаад байна л да. Тэгээд энэ хүн нь болох дээр хүлээгээд байгаа. Айгуу сонио. Үйлдэл бас их хийдгүү, удаан хөдөлгөөнтэй, их удаашралтай тийм хүн байна. Байдлыг их ажигладаг төрлийн тиймэрхүү энергитэй хүн харагдаад бах юм. Тэгээ магадгүй ингээд танаас ч юм уу одоо ингээд нарны карт маань уруу хараа гарч ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр зэрэг энэ хүн маань дотор сэтгэлдээ маш их шаналлтай байгаад байна. Ямар нэг өөрийгөө ерөөсөө угаасаа сонсдгол хүн байна л да. Тэгэхээр зэрэг маш их шаналлтай. Эмэгтэйгээ хизээ холбоо ярих юм болоо гэд хүлээдэг ч юм уу. Өөрөө болох дээрээ зориггүй, өөртөө итгэлгүй. За миний үйлдэлээс олоод нөгөө хүн маань одоо эмэгтэй хүмүүсийн хооронд ярихад бас татгалцчих юм болов уу гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлыг бодоод байна л да. Тэгээд ямар нэг аз жаргал ерөөсөө огт харагдахгүй байна энэ эрэгтэй хүнийхэн тал дээр. Дотоод сэтгэлийн зөрчил ихтэй харагдаж байна. Уул нь бол дотроос нь нэг юм хэлээд байдаг нөгөө хүн маань сонсохгүй л байна л да. Тэгэд энэ буруу болчихноо. Уул нь бодлоор нь орж ирэхээ зэрэг юм буруутан да. Энэ ийм байх ёсгүй, тийх ёсгүй гэдэг ч юм уу. Ямар нэг байдлаараа ингээд айгу тийм үгүйсгээд ах юм аа. Тэгээд уул нь бол өөрийгөө сонсоод ингэх юм бол уул нь их зүгээр харагдаад байгаа.
уул нэг төвчээртэй тийм их удаан тийм нэг байдлыг их ажигласан тийм нэг хүн харагдаад ах юм. Тиймэрхүү энергитэй эрэгтэй тал нь бол тиймэрхүү энергитэй, эмэгтэй нь бол маш их бодолд ихтэй, бодлоосоо болоод их шаналчихсан. Тиймэрхүү байдалтай аадах юм. Эсрэг тесрэг энергитэй хүмүүс биш шүү. Ой хөдрөөдөө гоё юу тавих гээд. За тэгээд дараагийн асуулт маань тэр хүн яагаад таныг орхиж авсан бэ гэж байгаа юм л та. Тэгээд Lovers card маань ингээд гараад ирсэн. Уруу хараа гарч ирсэн юм. Тэгэхээр зэрэг энэ хайр дурлалын тал дээр ямар нэг байдал дээр хайрын би энэ хүнд хайртай юм чинь энэ хүн миний үгээр байх ёстой гэдэг ч юм уу. Эсвэл бол маш их хартай. Нэг нэгээ их мөшгдөг төрлийн эрэгтэйч бай, эмэгтэйч бай. Хоёлаа жоохон ингээд эсрэг тесрэг гэж ярьжсэн. Тэр нэг нэгэндээ ерөөсөө нэг итгэл байхгүй. Итгэлгүй. Дандаа хардцсан, сэрдцэн, нэг нэгээ мөшгдөг тиймэрхүү энергиуд харагдаад байна л та. Тэгээд би хайртай юм чинь ингэсэн ч яах вэ, тэгсэн ч яах вэ гэсэн бас нэг энерги харагдаад ах юм. Бараг л энэ хүн минийх болсон юм чинь гэдэг ч юм уу, жоохон эзэмшсэн юм шиг хүнийг эзэмшин гэж хизээч байдаггүй. Тэм учраас энэ дээр маш их алдаа их гаргаж ирсэн юм шиг харагдаад байна л да. Ийм байдлаасаа болоод та хоёр салсан байна л да. Тэгээд дараа нь эмэгтэй нь болохоор маш их бодож байна. За эрэгтэй эмэгтэй гэж хүүсийн ялгаа байхгүй гэж хэлгээ. Тэгээд бодоод байна л да. Ер нь ингээд яагаад ингэж өөрөө ингээд буруу шийдвэр гаргах ч уу, зөв шийдвэр гаргах ч уу гээл айгүй тийм бодлогоширсан байдалтай байгаад байна. Тэгээд энэ хүн маань болох дээр өөртөөгөө бас нэг жоохон ингээд дүн шинжилгээ хийх гээд юу болчих. Энэ их асуудлаас болоод энэ ардаа энэ дээр бас нөгөө нэг суур мөр байхгүй болчихсон. Ямар нэг суур нь гангачсан та хоёрын харилцаан дээр суур нь ганхаад ерөөсөө ямар нэгэн аз жаргал байхгүй байгаа нь илт харагдаад байна л да. Тийм учраас суур нь ганхаад ирэхээр угаасаа ингээд салт үүсээд байдаг л да. Тийм учраас яг л ийм байдлаар суур нь ганхаад салсныгаа дараа дүн шинжилгээ ингээ хийгээд байгаа. За миний энэ салсанд буруу болцсон уу, зөв болцсон уу гэдэг ч юм уу. Маш их шийдвэр дээр бас их бодлогоширч байна. Тэгээд аль болох зөв шийдвэрийг олохын хүслэн болчихсон энэ дээрээ ингээд нэлээд тийм бодлогоширсан байдалтай байгаад байна. Иннээсээ болоод ерөнхийдөө та хоёрт ямар нэг байдлаар яг хамт байх нөхцөлд нэг нэгэ хитрхийх цагдаж сэргийл одоо юу гэдэг вүлээ сэргийлсэн гэдэг үлээ хартай жоохон тийм сөрөг уур амьсгалууд ихтэй байгаад байснаас болоод суур нь ганхаад ингээд салж малсан тиймэрхүү үзэгдлүүд харагдаад байна. За 3 дахь асуулт нь та хоёрын хооронд ямар асуудал үүсч байсан бэ гэхээр уул нь бол та хоёрын харилцаанд дараагийн шат руу орох ёстой үе чинь ирчээд байсан. Магадгүй салцсны дараа та эрэгтэй ч хүүсийн ялгаа байхгүй гэж хэлсэн байгаа даа. Ингээд өөрийгөө өөрчлөх хэрэгтэй тийм ийм дүүжлэгцэн хүн маань уруу хараа гарч ирсэн л дээ. Тийм учраас энэ хуучны тийм онцгой зүйлсүүдээ уулан тавьж явуулаад дараагийн шат руу орох хэрэгтэй байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр зууралтад байгаад байна. Ерөөсөө тавьж явуулж чадахгүй байгаад байна. Сэтгэл зүрхээрээч тэр бодлоо оюунаараач тэр ер нь салж явуулж чадахгүй байгаа энергийг харуулад байна л та. Яг л энэ харлаа ингээд явуулж чадахгүй байгаад байна. Санагал заад байна. Энэ дээр бас хүлээгээд энэ дээр бодол шаналаад байгаа. Уул нь бол дараагийн шат руу орох ёстой. Эсвэл дараагийн шинэ хүнтэйгээ уулзах, уулзах, эсвэл тийм сэтгэл зүгээ бэлдэх хэрэгтэй байгаад ахад
тавьж чадахгүй байгаад байна. Иймэрхүү асуудлууд үүссэн байгаад байна л да. Магадгүй та хоёр хамт байх үе дээрээ харилцаагаа арай илүү өөр төвшөнд рүү шилжүүлэхгүй байгаа гэсэн ч юм байна. Бас нөгөө утгаараа ярих юм бол за эсээ аяга маань бас уруу хараа гарч ирлээ. Тэгэхээр зэрэг ямар нэг байдал дээр цаг нь болоогүй байгаа юм дээр их сэтгэл хөөрөлтөй байгаад байсан. Асуудал үүсгэсний дараа уул нь бол их баярлаад байсан юм байна л да. Айгу салсныгаа дараа ястаа сайхан болчлоо энэ гэдэг ч юм уу. Яг үүндээ ингээд арай ингээд дуусах шат нь арай ирээгүй хахад хитрхи ингээд баясаад яасан баясаж догтлсон ч юм уу. Тэгэнгүүтээ нэг хуучин зүйлс дараагийн шат руугаас орох хэрэгтэй байгаа байхгүй юу. Тэгэхээр урч чадаагүй гаццсан. Энэ хоёр маань ерөнхийдөө бас л гацсангийн энерги харуулдаг байна л да. Энэ хангид маань эсийн аяга хоёр. Ерөөсөө ингээд дараагийн шат руугаа орохоор байхад хайр дурлалын тал дээр магадгүй тийм ээ дараагийн үе шат руугаа орохоор байхад орж чадахгүй хуучинтайгаа зуралдаад яваад байна гэсэн тийм энергиуд харуулад байна шүү. Тэгэхээр хардаа ингээд бодолтоо ингээд та хоёр хоёулаа нэгээ ингээд тавьж явуулж чадахгүй байгаа. Тиймэрхүү байдлууд их харагдаад байна л та бас. За энэ Knight of Swords бас уруу хараа гарч ирсэн. Тэгэхээр ямар нэг зүйл дээр маш хурдан шийдвэр гаргах гээд байгаа. Буруу шийдвэр гаргах гээд байгаа. Энэ дээрээ ингээд магадгүй та хоёрын ингээд асуудал маань гол асуудал маш хурдан шийдвэр гаргаж, хурдан бодож сэтгэж ингэж хурдан шийдвэр гаргаснасаа болоод энэ салсан байх магадлал бас их өндөртэй. Тэрнийхээ дараа ингээд шаналдаг ч юм уу. Тэгээд ингээд оройдоо нойр хүрэхгүй байгаадаа маш их шаналлалтай буруу шийдвэр гаргах ч юу яач юу гээл айгүй тийм хурдстайгаар хурдан шийдвэрийг гаргацсан байгаа даа л да. Тэгээ бас л юм бодол оюундаа маш их юм бодоод байна. Энэ дээр бас бодолтой маш их зүйлийг бодоод байна л да. Тэгэхээр зэрэг та хоёрын хооронд ийм асуудлуудаас болоод энэ шалтгаанууд нь одоо энд ярьсан энэ дээр бас гараад ирлээ л дээ. Тэгээд ийм шалтгаануудаас болоод дараагийн шат руу орж чадаагүй хайр дурлалын тал дээр иймэрхүү байдалтай ажиглагдаад байна. За дөрөвдүгээр асуулт тэр хүн танаас явахдаа хэр байсан сэтгэл санааных нь байдлыг харж өгөхөр шийдсэн байна. Тэгэхээр зэрэг learn гэдэг энэ юу ячи карта уруу арга. За learn гэдэг энэ карт маань ингээд уруу хараа гарч ирсэн байгаад байгаа. Суралцах гэдэг карт уруу хараа гарч ирсэн байна гэдг нь. Та энэ 2 дугаар бүлгийн ямар нэг байдлаар хайр дурлалын тал дээр дараагийн шат руу орохын тулд суралцах хэрэгтэй байна л да. Суралцаж байж дараагийн хүнтэйгээ цоо шинэ хүнтэйгээ уулзах ч юм уу. Иймэрхүү байдлууд их ажиглагдаад байна. Тэгэхээр зэрэг өөртөөгөө сайн ажиллах хэрэгтэй байгаад байна л да. Сайн суралцаж шийдвэр гаргах хэрэгтэй байгаад байна. Тийм ээ. Ер нь бол суралцах хэрэгтэй байна. Тэгж байж та бол дараагийн хайр дурлалын тал дээр алдахгүйгээр сайхан үнэ олох боломжтой юм а гэдгийг л харуулад байна л та. За дараагийн карт маань болохоор we still have thinking. Бидэнд шийдвэрлэх хилэлцэх зүйл байсаар байна гэж юм. Ер нь бол нэг тавьж явуулж чадаагүй байгаа байхгүй 2 дугаар бүлгийнх нь энэ салсан хүнийг эрэгтэйч бай, эмэгтэйч бай. Нэгэнтэг айгүйх тийм их таталцлын энерги харагдаад ахын айгүй сонио. Тэгэхээр ер нь бол бидэнд шийдвэрлэх хилэлцэх зүйлс байсаар байна. Тэгээ ер нь хэлжсэн шүү дээ. Ер нь ингээд шийдвэрлэх зүйлсүүд байгаад байна. Ярилцах хэрэгтэй байна. Бид хоёр ер нь арай их яарчихсан юм уу гэдэг ч юм. Ямар нэг энерги нэг үлдээд ах юм. Энэ дээр
Тэгэхээр зэрэг баг эргээд уулзахаар ч юм шиг, ярилцмаар ч юм шиг иймэрхүү байдалтай ер нь байгаад байгаа энергитэй харагдаад байна л да. Тэгэхээр бол сэтгэл санааныхаа хувьд бол ярих юм ихтэй байгаад байна. Таныг бол санахын хувьд бол санаж гин. Суралцах хэрэгтэй байгаад байна. Сэтгэл санааны хувьд бол ер нь уулзах юмсан ийм үгийг ярьж чадаагүй үгээ бас нэг хэлчихгийнсэн гэсэн тиймэрхүү их сэтгэл санааныхан байдал жоохон тантай л холбоотой байх юмсан гэсэн сэтгэл зүй их давмгай харагдаад байна. Ер нь энэ картуудыг хараад байгаа сөрөг зүйлс байгаа ч гэсэндээ ер нь бол хоёр биенээ хүлээн зөвшөөрöd байгаа юм биш үү ер нь. Тэгэл нэг л таталцал явагдаад ах юм аа. За энэ дээр болохоор хүлээгээрээ гэд wait гэсэн байна л да. Ийм хайр дурлалын карт. Энэ болохоор тэр хүн эргэж ирэх бодолтой байна уу гэдэг дээр асуусан байна. Хүлээгээрээ гэсэн байх шүү. Яарах хэрэггүй байгаагаараа өөрийн замаар явахыг зөвшөөр. Нэг тэр хүнтэйгээ ойртно гэхээсээ илүү жоохон бодож тунгаа. Зөв шийдвэр гаргаж гин үү, буруу шийдвэр гаргаж гин. Дүн шинжилгээ маш сайн хийх хэрэгтэй. Тэр өөрийнхөө байгаагаараа явахыг хүсэж байгаа замаараа яваад үзэл гэдгийг харуулад байна л да. Өөрөө чи юу хүсэж байгаа тэрийг өөрөөсөө асуу. Тэг чадах юм бол маш зөв зам руу явах магадлал маш их өндөр байгаад байна гэж бас энэ хүлээгээрээ бити яараа. Энэ дээр яаран шийдвэр гаргацсан бити яар хүлээгээрээ гэдэг шүү. Энэ бол анхааруулга мессеж байж магадгүй байна л да. Тэр хүнтэй эргэж нийлэх тал дээрээ болох дээрээ бити тийм хурдан шийдвэр гаргах гэж юм л да. За энэ бас нэг карт авсан. Тэргээд transformation гэж юм л да. Өөрчлөлт. За тэгэхээр зэрэг та хоёрын харилцаа улам гүнзгийрэх гээд байна. Хайр бүх зүйлийг байлдан дагуулж өөрчилдөг. За нэг удаа хайр бол бүх зүйлийг хүлээн ер нь өөрчилдөг нь үнэн л дээ. Тэгээд ийм их галтаа ирж байгаа хайр маань нэг өдөр унтрах магадлал маш их өндөр байдаг аа. Тэгэхээр энэ 2 дугаар бүлгийнхэн маань зүгээр хайр гэдгээс илүү миний дотоод ертөнцид юу хэрэгтэй блэ? Зөв эрүүл харилцаа гэдгийг маш их бодох нь их чухал юм байна л да. Та бүхэнд байна. Уул нь бол гүнзгийрэх гээд байгаа юм байна. Уул нь бол өөрийгөө жоохон хүлээх хэрэгтэй. Тэгээд ийм сэтгэл зүйн таталцал гэдээсэн шүү дээ. Энэ бол батлаад өгж байгаа байхгүй юу? Улам гүнзгийрүүлэх гээд байна. Хайр бол бүх зүйлийг ингээд дагуулдгаа л гээд байна л да. Өөрчилдөг. Гэхдээ энэ хүн чинь зөв бодолтой зөв хүн болвол өөрчлөл шинжилтийг үнэхээр л өөрчлөл шинжлэх хайр дурлалын тал дээр өөрчлөл шинжил авч ирэх нь үний юм аа гэдгийг хэлмээр байна. Тэгэхдээ энэ бол маш их гал ирч хүчтэй ирээд байна л да. Тэгэхээр зэрэг энэ гал маань маш гоё анхандаа их гоё гал асж агаад явандаа жоохон ундарчдаг. Тэгэхээр энэ галыгаа хэрвээ та бүхэн маань нэг нэгнтэйгээ нийлэх гэж байгаа бол энэ гал дүл дээр маш сайн анхаарах хэрэгтэй гэдгийг л сануулад байна. Ямар ч байсан гүнзгийрэх тийм нэг айгуу тийм таталцал айгуух мэдрэгдээд байна. Тэгэхээр зэрэг миний мэдрэмжээр болох тэр энэ нэг тийм хитрхийх гал асаад байгаа нь бас тийм онц бишээ л гэдгийг сануулмаар санагдаад байна. За дараагийн асуулт маань нийлбэл хэр тохирох талаар харсан байна. За тэгсэн чинь нөгөө хүн маань ийм гоё уул нь бол романтик юм хүн гараад ирсэн байгаа байхгүй юу? Хоёулаа юм пэйж гараад ирсэн л дээ. Тэгээд магадгүй танаас ингээд салчаад ингээд гимшээд танд бол гоё цэцэг бараа болзон дүрээд иймэрхүү байдлууд үйлдэлүүд бас хийх гээд байна л да. Нөгөө эрэгтэй хүн чинь эмэгтэйдээ хоолн дураад маш гоё хөнгөн тийм мэдрэмжтэй. Одоо нөгөө юм бүрдэн болж исэн бүх юмаа мартаа зүгээр нэг хөнгөн айгу тийм нэг хариуцлагатай биш. Зүгээр хөнгөн.
тийм сэтгэл зүйн хөнгөн энергит ирээд байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ хөнгөн энерги чинь тийм удаан хугацаанд үргэлжлэх эсэх нь та нар өөрсдөө дүн шинжилгээ хийх хэрэгтэйг харуулж яана л да. Магадгүй тантай ингээд зунаас ч юм уу ингээд аялал зохиогоод ингээд гоё тантай уцаар ярих ч юм уу эсвэл бол ямар нэг байдлаар танд ингээд уцаар яриад мессеж бичдэг ч юм уу, чат бичдэг ч юм уу, ямар нэг байдлаар тантай нэг сайхан ингээд юу яа гоё зугаалъя инээтрээ гээд айгүй хөнгөн тийм нэг урдны болж исэн энэ зүйлсээ мартцсан. Тэгээ айгүй хөнгөн тийм энергит ирээд байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ хүн та хоёр бол нийлэхийн хувьд бол нийлэхээр байна л да. Тэгэхдээ маш удаан хугацаанд нийлэх нь юу бол доо? Тэгэхээр зэрэг удаан хугацаанд хань ижил нөхөр сүдэр гэж хэлхээс та нар өөрсдийнхөө тэр хайр дурлалыг мэдж байгаа хаа. Тэгэхээр зэрэг энэ дээр өөрсдөө дүн шинжилгээ хийгээрэй гэж хэлмээр байна. Гэхдээ бол таныг гоё ингээд аялал дагуулж явахаар байна. Танд биелэг өгөхөөр байна. Хоолнд орохоор байна. Нэг л гоё юм залуухан энергитэй юм нэг зүгээр нэг тийм хариуцлага гэдэг зүйлийг бараг мэдэхгүй шахуу тиймэрхүү л энергитэй хүн харагдаад ах юм шиг хөнгөн. Яг уу тэрнээсээ болоод юм гал дүрлцээд ирээд байгаа юм байна л да. Ер нь бол энэ гал бас гарч ирээд байсан гэдсэн. Энэ дээр тэгэхээр бол энэ зүгээр та хоёрын хоорондох харилцаа чинь зүгээр дотн харилцаа чинь маш гоё гүнзгийрээд ер нь ингээд гоё аялал зугаалъя, ингээд гоё хоолнд оръё, имерхүү зүгээр хөнгөн. Тэрнээс тэгээд нэг тантай үргэлжлүүлж амьдрах хэсэг нь яг одоо энэ рейтинг дээр яста сайн харагдахгүй байна шүү. За 2 дугаар бүлгийнхэнд ингээд амжилт хүсье. За хувь хүний уншлага бол илүү өөр гарч ирдэг тийм болохоор хувь уншлага авахыг хүсвэл ингээд description box-аас ингээд холбогдож байгаа линк дээр дараад ороод ирж болно. За баярлалаа. За амар мэнд байцгаана уу? За 3 дугаар бүлгийнх маань рейтингдээ тавтай морилно. За энэ рейтингээрээ таныг орхиод явсан тэр хүний талаар тарот мэрэг орж байгаамаа. За та бүхний сонгосон карт маань Eight of Swords гэдэг энэ картыг сонгосон байна. Тэгэхээр энэ юу гэж байна вэ гэхээр 9 сэлэм гараад ирсэн байна л та. За ямар нэг байдлаар 3 дугаар бүлгийнхэн маань ер нь хайр дурлалын тал дээр ер нь их сэтгэл их шаналдсан байдалтай цөхрөнгөө барцсан. Нэг бодлын одоо нөгөө хайр дурлалын тал дээрээ цөхрөнгөө барна гэж байдэн штэ. Одоо ингээд хам гэрч хүчээ алдсан гэдэг ч юм уу. Ингээд тэнцвэргүй байдал үүсээд маш их шаналдсан, бодолтой маш их шаналгаатай их онцгүй тийм энергитэй байдалтай байгаад байгаа харагдаад ах юм. Тэгэд ямар нэг энэ бодлоосоо болоод ерөнхийдөө бодлын хүлээс анилтаа энэ маш их юу ч харж хатгаа болчихсон. Магадгүй инх хөдөр маань хардаа хоёрын сэлэнтэй айгу адилхан зургалтай байгаа байхгүй юу? Хүлээстэй байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө бодлын хүлээсэнд орчихсон. Хайр дурлал гэж ийм байдığım байна, тийм байдığım байна, онцгүй байдığım байна. Би ийм сайхан энэ хүний төлөө ингэж яхад гэдэг ч юм уу иймэрхүү жоохон ингээд өөртөө ингээд маш их эргэлзээ, маш их тийм үгс яриад байгаа сонсогдоод байгаа байхгүй юу? Би үнэнч байсан, би сайн хичээгээд агаад яагаад ийм болчихвоо гэдэг ч юм уу иймэрхүү байдал үүссэн юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Тэгэд энэ Eight of Swords 9 сэлэм дээр яг 2-ын сэлэмтэй адилхан гарч ирээд байна л да. Маш гайхалтай. Тэгэхээр хоёрдмол сэтгэл ер нь үүссэн байгаад байна. Тэгэхээр ер нь хайр дурлалын тал дээр ер нь ингээ бүрхэг болчихсон байгаа ч юм шиг нэг бодлын хайр дурлалын тал дээр ингээ хүлээсэнд орчоод байдаг ч юм шиг хайр дурлалын харилцаанд орохороо хүлээсэнд орчдөг ч юм шиг. Тэгээд айгүй хөөхн энд болжмор ирсэн юм хэлээд байгаа байхгүй юу? Энэ хүнд чи наад хүлээсээ тайлаач ээ.
Тэгээд над бодлоо цэвэрлжээч гэдэг ч юм уу ийм хөөрхөн сахиусан тэнгэр ирээд ингээ хилж өгж байгааг надад тийж санагдаад байна л да. Тэгээд дөнгөж хажууханд хар муур бас байгаад байгаа, хамгаалагч муур нь. Тэгэхээр зэрэг энэ бол юм гэдэг юм төгсгөл биш ээ. Тийм учраас итгэлтэй байгаараа. Итгэл хайр дурдлын тал дээр тийм сөрөг бити бодорой. Тэгээд хүн хүнээсээ шалтгаалдаг юм шүү гэдгийг бас хэлмээр санагдаад байна. Нойр хоолндоо сайн байгаараа. Хэдий тийм хэцүү байсан ч гэлээ өөрийгөө бодорой, сэтгэл зүгээ бодорой. Ер нь энэ сэтгэл зүрхнийгаа чимээг сайн ажиглаараа. Шаналхаасаа илүү тайван байх дээрээ илүү их төвлөрөх нэг зүйтэй юм байна. Энэ 3 дугаар бүлгийн маань тийм мессежүүд орж ирээд байна шүү. За энэний маань асуулт болохоор таны хайр дурлал одоо ингээд та нөгөө хайр дурлал сэтгэл санаа ер нь ямар хуу байна вэ гэж асуусан байна. Тэгэхээр энэ 3 карт болохоор эмгтэй талыг нь үзсэн. Энэ бол эрэгтэй талыг ингэж сонсоорой. За тэгээд эмгтэй талынх нь болохоор жажмент гараад ирсэн. Магадгүй энэ 3 дугаар бүлгийнхэн маань энэ бясалгал хийдэг. Айгу тийм сүнслэг мэдрэмж өндөртэй тийм хүмүүс байгаа юм шиг харагдаад байна л да. Магадгүй ингээд сүнсийн ингээд шудраг яс ингээд цаанаасаа ингээд орчлон ертөнцөөс танд илгээж байгаа тийм нэг мессежүүд ирээд байгаа байхгүй юу. Тэгэхээр та яг сүнс чинь яг сэрж байгаа тийм үе шатан дээрээ явж байгаа. Эсвэл бол тийм үе шатаа өнгөрөөх гээд ингээд яваад байгаа гэж ойлгож бас болно. Тэгтэл таны хажууханд ингээд 2 хүн эрэгтэй хүн гараад ирлээ л дээ. Энэ бол чөтгөрийн карт гараад ирлээ л дээ. Айгу тийм чөтгөрлөг энергитэй, айгу тийм магадгүй та үрд өмнө нь бясалгал хийхээс өмнө ийм нэг онцгүй харилцаатай хүмүүстэй уулздаг, учирдаг байсан байж магадгүй байх л та. Тэгээд та энэ хүн бол маш их сөрөг итгэл үнэмшилтэй, чөтгөрлөг талууд ихтэй, чөтгөрлөг талдаа их автчихсан, тэрэндээ их дуртай явж идэг төрлийн тиймэрхүү хүн байгаад байгаа байхгүй юу? Ямар нэг зүйл дээр их донтцсон. Энэ эрэгтэй хүнийг нь хараад хар зэрэг маш их донтолт ихтэй, ууж иддэг, эсвэл бол эмгтэй хүмүүс ихтэй ч юм шиг ингээд сольж молоод өшөө бас өөр эмгтээтэй ингээд уулзаад байдаг ч юм шиг жоохон үнэнч бус харилцаа үүсгээд байдаг. Иймэрхүү төрлийн юм нэг донтолт өндөртэй тийм нэг чөтгөрлөг талуудтай маш их автчихсан, тэрэндээ их баясаж явдаг төрлийн тийм нэг онцгүй энергитэй тийм хүн байгаад байна. За энэ бол Knight King of Wands саваны хаан гарч ирлээ. Тэгэхээр энэ хүн бас ингээд ер нь бол танд ингээд 2 төрлийн хүн гарч ирээд байгаа юм байна л да. Одоогийн энергийг үзэж байгаа шүү дээ. Тэр хүн чинь ингээд салаа явцсны дараа таны одоогийн энерги үзээд байгаа гэсэн үг. Тэгэхээр зэрэг энэ бол маш сайхан ингээ хааны энергитэй тийм хүсэл эрмэлзэл дүүрэн өөрөө тийм эрх мэдэлтэй айгүй тийм дарга юмыг захирч удирддаг байрын тиймэрхүү энергитэй хүн байж магадгүй харагдаад байна л да. Тэгээд айгүй хүслээрээ ингээд хүсэл зорилгоороо юмаа ингээ хийж чаддаг төрлийн айгүй тийм зоригтой, тийм хүчрхэг тийм нэг хүнийг бас харуулад байна. Яг одоогийн энергийг харсан чинь хайр дурлалын талын энергийг харахаар ийм нэг 2 төрлийн хүн харагдаад байна. За нөгөө хүний чинь харсан байна л да. За 10-ын саваа уруу хараа гарч ирсэн энэ хүн маань урд нь бол маш их ачаатай их явдаг байсан. Энэ хүн болохоор маш гоё ингээд ачаанаас хөнгөрж байгаа харагдаад байна л да. Өнгөрч байгаа хөнгөрөөд маш сайхан ингээд бүхий л онцгүй тийм
онцгүй тийм хүнд ачаануудаасаа сэтгэлийн ачаа ч юм уу янз бүрийн байдлаар нэг онцгүй тийм ачаануудаасаа сэтгэлийн ачаа эсвэл амьдралын ачаалал бүхий л тэрнээсээ гарч байгаа харагдаж байгаа байхгүй юу. Тэгээд айгүй тийм ажилч хөдөлмөрч тийм хүн байсан юм байна л да. Тэгээд энэ хүн болохоор жажмент юу magician уруу хараа гарч ирсэн. Тэгэхээр энэ хүн магадгүй ингээд мөнгө төгрөг олохдоо жоохон ингээд буруу аргаар ингээд олдог юм шиг. Нэг бол буруу ингээд хүмүүсийг өөртөө ингээд дуудаад байдаг юм шиг. Жоохон ингээд буруу өөрийнхөө тэр нэг гоё тийм мэдрэмжээ чадвараа ингээд уруугаар ингээд ашиглаад байгаа тийм төрлийн тийм энергитэй хүн харагдаад ах юм. Тэгээд энэ хүн маань болохоор ерөнхийдөө буруу зүйл нь бас их давмгаалаад яваад байна. Тэгээд буруу шийдвэр гаргадаг ч юм байна. Буруу манифест хийдэг ч юм уу, буруу хүслээр ингээд буруу юм их дуудаад байдаг. Нэг бол буруу шийдвэр гаргаад үр зээл тавьчихсан юм шиг. Иймэрхүү жоохон нэг мөнгөний энерги тал дээрээ жоохон мөнгө тал илүү их юу яагаад ах юм. Энэ хүнийг эзлээд байгаа юм шиг харагдаад ах юм. Тэгээд энэ pages words гарч ирсэн. Тэгэхээр зэрэг өөрийнх нь хийх бүтээх гэсэн зүйлс маань жоохон бүтэмжгүй байгаад байгаа угаас харуулад байна л та. Ер нь ингээд өөрийнхөө хүссэн тэр ажил төрлөө жоохон ингээд бүтээж чадахгүй байгаад байгаа. Тиймэрхүү энергиудыг харагдаа. Нэг бол айгүй тийм их ярьчаад хитрхи их яриад өөрийнхөө нөгөө ярьсан шигээ амьдрал дээр ингээ хийж чаддгүй юм шиг иймэрхүү байдалтай. Ямар нэг зүйл дээр айгүй тийм адгуу, айгүй их яруу шийдвэр гаргадаг төрлийн иймэрхүү хүнийг харуулдаг байгаа байхгүй юу? Нэг бол ингээд ярьсан хэлсэн үгэндээ байж чадахгүй байгааг бас илэрхийлээд байна л та. Уул нь бол их юм санаачлан бүтээн гэдэг иймэрхүү яриануд байдаг хэрнээ яг бодит амьдрал дээр яг үйл хөдлөл хийхгүй байгаа иймэрхүү энергийг харуулад байна. Тэгээ айгүй тийм хүүхчиг тийм дөргилсэн, бүлгэлсэн тийм сэтгэл зүйтэй, жоохон докторгүй энергитэй тиймэрхүү хүнийг харуулад байна. Тэгээ буруу аргаар л нэг л зүйлийг хийгээд байдаг. Танаас явснаасаа хойш ч юм уу ер нь ингээд жоохон онцгүй байгаад байсан юм шиг харагдаад ах юм да. За энэ дараагийн асуулт маань болохоор тэр хүн яагаад таныг орхиж авсан бэ гэдэг дээр асуусан байна л та. За 8-ын саваа уруу хараа гарч ирсэн. Тэгэхээр зэрэг та хоёрын харилцаанд болох дээр хил ам үүссэн байгаад байгаа. Тэгээд ямар нэг байдлаар ингээд танд гоё сэтгэлээ гоё урд нь болоод нэг гоё сэтгэлээ гаргадаг байсан болвол сэтгэлээ гаргаж чадахгүй байгаад байсан. Тэр дүүрэн мэдрэмжийг өгөхгүй болоод байсан. Магадгүй тэр амьдралд нь ингээд 3 дахь чигтгээд гарч ирсэн ч юм уу. Тэгээд иймэрхүү байдлаасаа болоод жоохон харилцаа холбоо талдаа жоохон ингээд тасалдсан. Ингээд нэгээ ингээд жоохон гомдох талууд байсан ч юм байна. Тэгээд ямар нэг ажил төрөл дээр ч юм уу харилцаа холбоо ингээд мөнгө төгрөг ч юм уу нэг зогсонгүй байдал удаашрал ямар нэг зүйлийг ингээд төлөвлөж байсан ч тэр нь ингээд саатал болцсон ч юм уу нэг ямар нэг байдлаар нэг цуцлагдсан нэг зүйлсээс болоод та хоёрт маань айгүй тийм ингээд байх хугацаанд тиймэрхүү энергийн үдлээс ямар нэг зүйлийг ингээ хийх гэжээл маш удаашралтай цуцлагдсан ямар нэг болохгүй болоод иймэрхүү байдлууд айгүй тийм том шийдвэр гаргах. Тэгээд энээсээ болоод хил ам үсээд заавал тэр 3 дахь итгээд байх албагүй л дээ. Бас байх 3 дахь итгээд байхыг үүсгэдэггүй карт аахгүй юу.
Тэгэхээр байхгүй ч байж магадгүй штэ. Тийм болох дээр ямар ч байсан нэг юмыг ингээд айгүй ингээд гацангийн байдалд орчихсон байгаад байсан. Тэгээ цуцлагдсан. Магадгүй ингээд гадаад явах гэж байгаа тэр бизнесний хариу гараагүй ч юм шиг. Нэг бол би зүгээр жишээ болгож ярьж байгаа шүү. Тэр орж ирээд байгаа байхгүй юу? Тэгээд иймэрхүү байдлаасаа болоод та хоёр маань ингээд иймэрхүү байдлуудаас болоод ингээд та хоёр нэг нэгнтэйгээ айгу тийм орхих шийдвэр гаргасан ч юм байна. Иймэрхүү байдлууд айгу ажиглагдаад байгаа байхгүй юу? За дараагийн юм маань King of Pentacles маань за та хоёрын ингээд харилцаанд болохоор хитрхийх энэ хүн маань хитрхийх мөнгөнд төвлөрсөн хүн байна л да. Энэ дээр бас нөгөө мөнгийг жоохон буруу аргаар гэж ярьсан шүү дээ. Энэ дээр бас мөнгө л гараад байна л да. Тэгэхээр хитрхийх мөнгөж шундаг, хитрхий мөнгийг дээдэлж шүтдэг, хайр дурлал гэхээсээ илүү мөнгөнд их ач холбогдол өгдөг юм шиг харагдаад байна л да. Тэгээ нэг болоод мөнгөний тал дээр асуудал гарахыг бас илтгэхэд байдаг. Магадгүй та хоёрын төлөвлөсөн юм дээр мөнгө гатсан ч юм уу иймэрхүү байдлаар. Тэгээд энэ зоос бас удаан байгаад байдаг. Энэ хоёр хоёулаа удаан байгаад байгаа байхгүй юу? Та хоёрын яг ингээд орхих шалтгаан нь ер нь их удаан, юмс их удаан байгаад байсан. Тэгээ бас нөгөө энэ хүн маань бас их зөрүүд юм байна. Бусдад бас захирагддаггүй. Ганцхан өөрийнхөө тийм үзэл бодлоор явдаг төрлийн тиймэрхүү хүнийг харуулдаг байгаа байхгүй юу? Тэгээд энэ хүн маань болохоор Page of Wands маань ингээд уруу хараа гараад ирэхээр зэрэг ер нь бол хийж бүтээе гэсэн зүйлс нь ингээд жоохон бүтэхгүй болоод ирээд тэр нэг уул нь бол та хоёр чинь ингээд айгүй гоё ингээд бүргэлсэн, дөргөлсөн ийм нэг гоё хүчтэй байжсэн ямар нэг зүйлийг ингээд төлөвлөж ирсэн юм байна л да. Тэгээд тэр бүргэлсэн зүйлс нь ингээд унтарчихсан. Ягаад гэвэл энэ ардаа гацангийн минер маш удаан сааталтай байсан. Тэр их нөлөөлсөн юм шиг байна л да. Тэгээд ямар нэг зүйлийг ингээ харахтаа маш их сөрөг итгэл үнэмшилтэй болчихсон. Тэрнээсээ болов бас сэтгэл хөдлөлөөр бас сөрөг тал руугаа болцсон, хил амтай болцсон. Ямар ч гоё ингээ мэдрэмж төрж өгөхгүй болчихсон. Айгүй тийм чиглэлгүй, айгүй тийм төөрөгдлийн байдалд орцсноосоо болоод та хоёр бол ингээ хоёр тийшээ салсан байх магадлал маш их өндөр харагдаад байгаа байхгүй юу? За Seven of дараагийн асуулт маань та хоёрын хооронд ямар асуудал үүсээд байсан бэ? Уул нь бол энэ хүн чинь ингээд айгу нэг юмыг төлөвлөд яарад хурдхан шиг энийг хийх ёстой, хийхгүй бол болохгүй. Одоо энэ одоо хурдан энийг хийснээрээ би хурдхан шиг амжилтанд хүрэх ёстой гэсэн тийм итгэл үнэмшилтэй байгаа байхгүй юу? Уул нь болоод юмыг эхлүүлэх гээд ингээ явж исэн маш удаашралтай байгаад байсан. Энэ дээр ингээд гацангийн энергитэй олцсон. Энэ дээр уул нь ингээ төлөвлөх гээд байдаг. Тэгээ хардаа яг энэ хажуухан дээр two wands та хоёр ямар нэг зүйл дээр аялал юм уу? Ямар нэг зорилго байсан юм байна. Тэр чинь ингээд айгу бүтэхгүй болоод ирсэн чинь тэгээд тэр нь маш их салах шалтгаан болсон юм шүү ер нь. Тэгээд энэ бол ингээ хүсэл чинь унтарчихсан байгаад байгаагаас харуулад байна л да. Тий, маш их удаашралтай, удаан нэг л айгүйх юм жоохон хүлээх байсан ч юм уу та хоёр маань айгүйх яарад шийдвэр гаргасан нэг бол энэ салах шийдвэр нь яарсан ч юм уу ямар нэг байдлаар маш их удаашралтай байгаад байсан. Цаанаасаа их удаашраад ертөнцөөс та хоёрыг ингээд угаасаа удаашрах ёстой гэд ингээд
юу ягаад илгээгээд байсан юм биш үү? Ер нь бол тэгээд энийг давж гарч чадахгүйгээр салах шийдвэр гаргасан байх магадaltaй харагдаад байгаа байхгүй юу? Тэгээд энэ дэр бас ингээд two of wands маань ингээд нуралт үүссэн, ингээд хүсэл зорилго нь унтарчихсан. Иймэрхүү байдалтай ийм асуудлууд үүсэж исэн байна. Уул нь би энэ дээр хэлжсэн сүнсний сэрэлтгээд хэлжсэн шүү дээ. Энэ дээр хардаа эмэгтэйчүүд нь ялангуяа ингээд аюу тийм мэдрэмж өндөртэй тийм бясалгал хийдэг, тийм мэдрэмжтэй хүмүүс байгаад байна л да. Яагаад энэ гацангийн энерги үүссэн бэ? Энэ бол миний бодлоор зүгээр энэ цаанаасаа ингээд энэ зүйлийг бүтээх ёсгүй байсан болохоор тэгсэн юм шиг байлдаг. Энэ хүн хитрхийх мөнгөнд их автаад байдаг юм буруу аргаар энэ энерги их буруу энерги байна л та бас. Тэр энерги нь энэ сайхан нөгөө бясалгал хийгээд ингээд явж байгаа хүний энергитэй ингээд холилдож чадахгүй сөрөг эерэг хоёр чинь хоёулаа цуг байж чадахгүй шүү дээ. Жохон тиймэрхүү зүйлсүүд их байгаад исэн юм шиг харагдаад байна л та. Тэгээ Queen of Cups уул нь бол зөөлөн энергитэй, бусдыг халамжилж ойлгодог. Ер нь бол энэ уулздаг, учирдаг байсан энэ хүнээ бол айгүй сайхан ойлгодог төрлийн тим байгаа байхгүй юу? Тэгэхдээ энэ Queen of Cups, энэ King of Cups энэ хоёр маань уул нь бол гоё тохирохоор хүмүүс байгаа байхгүй юу? Мэдрэмж их өндөртэй. Тэгээд энергийн төвшөнд бол маш гоё ингээд таарахаар ийм гоё хүмүүс байгаа байхгүй юу? Энэ бол арай л сөрөг тал руу орчсон хүн байгаад байгаа гэж ярьсан тийм ээ. За тэгээд дараагийнх нь хүзрийг нь харуулъя. Карт харуулчих. За дараагийнх нь асуулт болохоор тэр хүн танаас явахдаа хэр байсан бэ? Сэтгэл санааныхаа хувьд хэр байсан бэ гэж байна. Desire гэсэн байна л да. Хүсэл тэмүүлэл нь таны сэтгэл хөдлөл болон бие махбодын холбоог тэтгэж байсан. Энэ нь дотн харилцсан зорилгын гүн гүнзгий хүслийг илэрхийлдэг. Магадгүй та хоёр ингээд байх үедээ гоё халуун дулаан яриатай хүсэл тэмүүлэл ихтэй хүмүүс байсан байна л да. Тэр сэтгэл хөдлөл энд харагдаад ах юм. Тэгэхээр энэ дээр бас ингээд уул нь зориг тавьсан байжсэн эдгээр нь ингээд удаашрчихсан. Энэ дээр бас ингээд two wands зориг нь жоохон ударчихсан. Энэ нь их давмгаалцсан байна л да. Тэгээд дотн харилцаа зорилгын гүн гүнзгий хүслийг илэрхийлдэг. Уул нь бол энэ карт болохоор хүсэл гээд танаас явахдаа сэтгэл санаахийн хувьд нь болохоор хүсэл ихтэй л байж исэн байна л да. Тэр хүслээ биелүүлж чадаагүй. Тэгтээ болвол таныг болвол ингээд сэтгэл дотроо ингээд бие махбодын хувьд ч юм уу ингээд таныг бас ингээд бодож байдаг төрлийн тиймэрхүү харилцаа байна л да. Гэхдээ та хоёрын хооронд нэг л гүн гүнзгий харилцаа бас байгаад байна. Сэтгэл хөдлөлийн ямар нэгэн гүн гүнзгий сэтгэл хөдлөл болно. Бие махбодын бас нэг тийм юу байгаад байгаа таталцал байгаад байгаа байхгүй юу? Тэг яг энэ дээр гарч ирсэн эднэр их давмгаалцсан байна л да. За дараагийнх нь карт болохоор Missed Opportunity гэдэг алдагдсан боломж гэж ярина л да. Тэгэхээр би жүжиглэх ёстой үедээ жүжиглээгүй гэсэн байна л да. Тэгээд одоо нөгөө сэтгэл санааныхын хувьд би одоо тэр энэ хүндээ одоо уулна жүжиглэж ямар нэгэн байдлаар эргээр жүжиглэх ч юм уу иймэрхүү байдал үзүүлэх байсан юм аа. Тэгээд энэ хүнээ ингээд одоо ингээд алдчихсан. Тиймэрхүү алдагдсан боломжоо жоохон ингээд санаад байгаа. Тиймэрхүү энергитэй харагдаад байна л да. За
тиймэрхүү энергитэй байна. Тэгэхээр та бүхэн маань өөрсдөө энерги мэддэг учраас тэгээд өөртөө асуулт асуугаад дүн шинжилгээ хийсэн дээр хаа гэж бодож байна. За дараагийн карт маань болохоор нүдэн анаад баяр баясгалан мэдрэх хэрэгтэй гэдгээ өөртөө хэлээ. Ингээд угаасаа ингээд бясалгал хийдэг гэдээсэн штэ. Нүдэн анаад та нар 3 дугаар үлгийнх нь айгүй тийм сүнслэг мэдрэмж өндөртэй хүмүүс харагдаад байна. Тэг өөртөө хэл та одоогийн нөхцөл байдлаас юу л хамаарна амьдралдаа баяр баясгалан авчирч чадна гэдэгтээ итгээрэй гэсэн бэ шүү. Тэгэхээр ямар нэгэн байдлаар та бүхэн маань нүдэн анаа баяр баясгалан байдаг юм шүү. Хэдий та нарт ийм онцгүй зүйл байсан ч гэсэнтэй нүдэн анаад баяр баясгалан мэдрэх эрхтэй гэдгээ өөртөө хэлээрэй гэж юм л та. Та одоогийн нөхцөл байдлаас үл хамаарна амьдралдаа баяр баясгалан авчирч чадна гэдэг дээрээ айгүй тийм фокус өгөх хэрэгтэй юм байна. Яг одоогоор та тийм баяр баясгалангүй байгаа ч гэсэндээ цаашдаа миний амьдралд баяр баясгалан ирэх авчирч чадна гэгээд би өөрөө авчирч чадна гэдэг дээрээ итгэлтэй байх хэрэгтэй сануулж байгаа юм байна л та. За энэ карт маань гарч ирсэн хайр дурлалын карт reflection гэдэг ийм карт гарч ирсэн байна. За энэ нь болохоор тусгал гэж юм. Яг энэ мөчөд бие биедээ зай тавьж өгөө. Бүх зүйл хамгийн сайнаараа шийдэгдэх болно гэдэгт итгээрэй. Тэгэхээр харин одоо ингээд та хоёр хэдий ингээд салсан ч гэсэндээ зай тавьж өгөө. Тэгэх хугацаанд чинь бие биедээ зай гаргаж өгснөөрөө бүх зүйл хамгийн сайхнаараа шийдэгдэх болно. Хэдий ингээд та хоёр ингээд тусдаа байгаа ч гэсэндээ ер нь бол цаашдаа сайхан зүйл, бүх зүйл сайжран гэдэгтээ итгээрэй гэж юм л та. Тэгэхээр маш гайхалтай байна. Энэ болох дээр тэр хүн эргэж ирэх бодолтой байна уу гэж асуусан карт шүү нэрээ. Тэр хүн эргэж ирэх бодолтой байна уу гэдэг дээрээ баяр баясгалан мэдрэх хэрэгтэй, нүдэн анаад мэдрэх хэрэгтэй, өөртөө би баяр баясгаланд амьдрах хэрэгтэй гэдгээ өөртөө хэлээд одоогийн нөхцөл байдлаас үл хамаарна амьдралдаа би аз жаргалыг авчирч чаднаа гэд өөртөө хэлвэл их зүгээр юм байна шүү дээ. Энд ардаа зүрх гараад ирсэн байгальд магадгүй ингээ гарвал маш сайхан бол байхаар энэ тусгал болохлээр одоо тэр бие биенд хэдий ингээд хол байгаа ч гэсэндээ ер нь энэ хариулт нь одоо энэ гараад ирчлээ л дээ. Та хоёр ингээд хэдий ингээд хоёр тал байгаа ч гэсэн тэгээ бодох цагийг нь өгөх хэрэгтэй байна. Бүх зүйл хамгийн сайхнаараа шийдэгдэх болно гэдэгт итгээрэй гэсэн байна л та. Тэгэхээр бол тэр хүн бол эргэж ирэх ер нь бол бодол бол байгаад байгаа. Гэхдээ ямар ч байсан яг одоогоор биш. Ямар ч байсан тэр хугацаанд ингээ хоёр тишээ болгоод бие биендээ ингээд бодох цаг хугацааг нь олгосон хамаагүй зөв шийдвэр нь юм байна. За би тэгээд дараагийн асуулт нь асуусан. Тэр хүнтэйгээ одоо ингээд таны тэр экс чинь эргээд ирвэл хэр нээлж тохирох хүмүүс вэ гэдэг дээр харсан байна л та. Тэгсэн чи айгүй гайхалтай хардаа ингээд айгүй том арканууд гарч ирсэн шүү дээ. Айгүй сонирхолтой гоц. Тэгэхээр зэрэг энэ хардаа энэ Lovers card Magician гэдэг. Энэ дээр Magician ингээд уруу гараа гарч ирсэн. Хэрвээ ингээд та хоёр нийлэх юм бол ер нь цаашдаа бол маш гоё амьдрахаар байгаа байхгүй юу? Ер нь бол хосууд болохоор ертөнцөөс ингээд та хоёрыг ивээсэн юм гоё сүнсний тийм хамтрагч болохоор тийм гоё хүмүүс харагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр зэрэг энэ хайр чинь уул нь бол бат бөх хайр байна л да. Одоо энэ King of Wands гэж гараад ирсэн шүү дээ. Тэр хамгийн дээдлэлт байгаад ирсэн King of Wands гэдэг одоо энэ карт маань ер нь энэ хүн байж магадлал их өндөртэй байна л да. За энэ дээр бол хоёр эрэгтэй хүн гарч ирсэн учраас тэгээд энэ хоёр хүнийхээ аль нэгээр нь сонсороо миний хувьд угаасаа л
King of Wands гэдэг энэ хүн маань ер нь бол сүнсний чинь хамтрагч байна. Ер нь цаашдаа хамт амьдрахад ер нь боломжтой. Тийм сайхан урт удаан хугацаанд амьдрахаар ер нь ертөнцөөс ингээд ивээгдсэн ийм гой том аркана гараад ирсэн л дээ. Тэгээ бат бөх сууртай, тийм динжигнэж ганхахгүй, бүр ингээд ивээгдсэн тийм гой хайр байгаа байхгүй юу? Soulmate гэж ярьдаг штэ. Сүнсний хамтрагч гээд. Тэгээд энэ ардаа магадгүй та ардаа энэ ардаа юм гайхалтай. Энэ эмгтээчүүд нь маш гоё ингээд манифест хийгээд байна л да. Энэ ардаа magician. Ийм гоё ирч айгуу тийм ингээд юу манифест маш мундаг хийж чаддаг юм илвчин шиг ингээд бүх зүйлээ бүтээж чаддаг ийм хүмүүс байх магадлал бас өндөртэй гэж бас сонсож болно. Тэгэхээр яардаа ийм айгүй сүнслэг өндөртэй хүмүүс байгаа байхгүй юу? Тэгэхээр ийм гоё манифест хийснээр хүсэлчин биелээд ийм гоё хамтрагч эсвэл олж авах ч юм уу? Ямар ч байсан өөрсдийнхөө хэмжээнд ингээд тааруулж ойлгож сонсоорой гэж хэлмээр байна. Тэгээ бүгдд нь заавал таарах албагүй. Ямар ч байсан энэ мундаг энэ сүнслэг энд болох тэрэ бас ингээд judgment гарч ирсэн шүү дээ. Шудраг ёс, шудраг ёс амьдралдаа үнэнч байдлыг цогцлох хэрэгтэй гэдэг гараад байсан. Тэгэхээр зэрэг энэ манифест маш мундаг хийгээд ах юм. Тийм энэ ардаа хатны хажууд байгааз. Манифест хүслэн маш гоё биелж гин, маш дээд өндөр энергитэй. Тэгээд ингээ хайрын сахиусны тэнгэр энэ гоё хүн гараад ирэхээр тэгж бас сонсож бас болно шүү. Нэг бол тэр таны экс чинь сайн хүн байсныг бас үгүйсэхгүй. Тэрийгээр бас сонсож болно. Уул нь тэр хүн чинь магадгүй ингээ сүнсний хамтрагч чинь ч байж болно. Тэгэхээр өөрийнхөө хэмжээнд ингээ сонсороо гэж хэлмээр байна. Тэгэхээр үнэхээр гайхалтай 3 дугаар бүлэг бол энэ гарч ирсэн картууд маш гоё том энергитэй том арканууд гарч ирсэн. Гол фокус өгөхөр юм маань Lover's Magician. Энэ бол том аркана гарч ирсэн. Энэ Judgment сүнсний сэрэлт гарч ирсэн. Тэгэхээр ингээ гол фокус энэ чөтгөрийн энэ карт энэ чөтгөрдөг онцгой хүмүүсээ тавьж уулах зүйтэй. Тийм. За тэгээд энэ хүртэл 3 дугаар бүлгийн reading дөрч байна. За та бүхэн маань хувийн уншлага авбал илүү нарийн сайн гарч ирдэг юм шүү. Тэгээд та бүхэнд амжилт хүсье.